Шинэ бичлэгээрээ уулзчаад баяртай байна. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр хүн болгон тохиолдог маш түгээмэл асуудлын талаар ярилцсан. Энэ юу юм бэ гэх юм бол үс. Өчигдөр шөнө би үсээ угааж унтаад өглөөс ирсэн чи аль хэдийн тослогдоод эхэлчлээ. Тэг ингээд ямар ч үнэтэй шампунь хэрэглэсэн, ямар ч үнэтэй юм хуух цэвэрлэгэнд орсон миний хаг арилахгүй. Үсээ жоохон ингэнгүүт бүр ингээд цас орж байгаа юм шиг будраад ингээд пижак, палаж бүх юм дээр ингээд хаг болоод байна. Тэг ингээд хуухаа ингээ угаагаад хичнээн сайн цэвэрлсэн ч гэсэн яаж шампуньцсан хуухнаас нэг сони юм өмхий юм шиг амар сонь таг үнэр үнэртэй дээ. Тэг ингээ ус халаалаад салахгүй байна. Хуурайшаад байна. За тэгэхээр хэдүүлээ энэ бичлэгийг үзээд энэ бүх асуудлаасаа бүрэн сална. Би бүр энийг амлаж ийн заяа. За тэгэхээр хэдүүлээ олон юм ярилгүй бичлэг рүүгээ орцгоё. За юуны түрүүнд хідүүлээ эрүүл үстэй байхын тулд эрүүл хуухтай байх хэрэгтэй. Эрүүл хуухтай байж ч тэндээс чи эрүүл хүснүүд ургаж ингэж гарна гэсэн үг. За тэгэхээр хамгийн түрүүнд хідүүлээ хуухны төрлийг мэдэх хэрэгтэй. Хүний хуйх бол ерөнхийдөө 3 төрлөөдөг. Яг арьс шиг, тослог, хуурай, энгийн гэд. За ямар хуухтай вэ гэдгийг мэдхийн тулд чи үсээ зүгээр угаадгаараа угаагаад за угааснасаа хойш 24 цагийн турш үсэндээ юу ч төрөхгүй. Хуухандаа заслаг засахгүй үснийхээ үзүүрт ямар нэгэн байдлаар тосмос төрөхгүй. За тэгээд 24 цагийн дараа хуурай салфетыг аваад үсээ арчиж үзнэ. За тэг үсээ арчихтаа одоо энэ хуваацсан байгаа хагалсан байгаа хэсэг дээр арчиж үзнэ. Үсээ ингэж жаад уртлын хэсэг хагалж байгаад энэ голоосоо чихний артал гэд ерөнхийдөө ингэ толгойнхоо хуухны бүх хэсгийг арчиж үзээ. За тэгээ хэдүүлээ одоо салфетыг шинжинэ. Салфетик дээр чинь тос болсон байвал чи тослог хуухтай. За тэгээ тос болоогүй байвал хуурай хуухтай. Тэгээ ерөн зүгээр гайгүй харагдчихвэл энгийн гэсэн үг. Салфетик дээр чинь тос болсноос гадна хуух чинь чамд өөрөө тослог санагдчих юм бол чи тослог хуухтай. За салфетик дээр чинь тос болоогүй байхад чи яаж хуухаа энгийн юм уу хуурай юм уу гэж ялах юм бэ гэх юм бол энгийн хуйх бол чи ингээд салфетик чинь тос болохгүй тэг чи зүгээр энгийн л ерөөсөө ингээ илүү дутуу мэдрэхгүй зүгээр байна. Хэрвээ салфетик чинь тос болоогүй мөртлөө хуух чи ингээд амар юм бариад байгаа юм шиг санагдаад тэг ингээд арьсан дээр ингээ арьс хуурайшаа тос түрхээгүй үед ингээд амар ингээд таталтаал ингээ амар хуурай санагддаг. Яг адилхан тийм мэдрэмж төрөн за юм цагаан хальс шиг юмнууд ингэж бужигнаж эхлэн гэсэн үг. Одоо нэг хаг шиг юм шиг. Тиймэрхүү юмнууд гарах юм бол за окей би ер нь нэлээд хуурай хуухтай байна гэж бодож болно. За тэгээд чи ингээд хичнээн хуухны цэвэрлэгэнд ороод хичнээн үнэтэй тос шампунь хэрэглээд яагаад чиний хаг чин чамаас арилахгүй байна гэх юм бол чиний хаг чин хаг биш байх магадaltaй. What? Bro, what are you talking about, man? За юу гэсэн үг юм бэ гэхээр чиний хуухан дээр байгаа цагаан эмчин хоёр төрөл. Нэг нь хаг, нэг нь хальс. Хальсыг болохоор англиар the flake гэж хэлдэг. За тэгээд энэ хоёрыг чи хооронд нь ялахгүй хальс чиний толгой дээр байгаа хаг гэж андуураад хагны эсрэг шампунь ашиглагдсан бол бүр дортно. Харин хаг байхад чи ингээд зүгээр буруу арга хэмжээ аваадсан бол бас ингээд сонин үнэртэй нэг хуухчин захтнаад тийм мэдрэмж төрж байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг яаж ялах юм бэ гэх юм бол тэр хальс гэдэг flake гэдэг юм нь илүү цагаан өнгөтэй, за үүрдэг, хальсан бүтэцтэй, хөнгөн. Тэг ингээд сэгсрэхэд асуудал өнгө өгснөөс чи ундаг. Ингээд л үнэн гэсэн үг. Тийм хуурай бүтэцтэй. За эсвэргээрээ хаг нь илүү шаргал өнгөтэй, за тийм тослог, наалтамхай бүтэцтэй. Тэгээд хальсаа бодох юм бол илүү том ширхгээр унж ирдэг. Тэгээд хуух захтнуулдаг. Ийм хоёр төрөл. За тэгэхээр чиний хуух энэ хоёроос алинтай тохирч ингээд. За тэгэхээр чи одоо хальстай нү, хагтай нү гэдгийг эхлээд мэдээд авах гэсэн үг. За хамгийн ихний чухал зүйл бол цэвэрлэгээ. За би бол өөрөө маш олон салаануудаар явж хуухны цэвэрлэгэнд орж исэн. Аль нь ч надад үр дүнгээ өгч байгаагүй. Гэтээ миний одоо та нарт хэлэх хоёр аргаар би бол өмнө хагтай байсан. Тэнгүү тэр хагнаас ингээ бүтэн ангижирч чадсан. Одоо миний үс нэг ч хаг байхгүй. За тэгээд энэ болохоор гэрийн нөхцөл хийж болох амар амархан арга. Эхнийх нь гэх юм бол хүнсний сод ашиглана. За хүнсний сод яаж ашиглах юм бэ гэх юм бол 2-3 хаалбаг хүнсний содыг 500 мл бүлээн усанд хутгаж агаад за тэгээд усан орохынхаа өмнө чи үсээ наргаа нойтон болцсон да. Тэр нойтон үсэн дээрээ тавиад за тэг ингээ хуухаа 3-5 минут массажлна. Хамгийн анх удаа хийж байгаа бол энэ процессыг 2 удаа давтах хэрэгтэй. Массажлаа 3-5 минут массажлаа, угаалаа. Дахиад үлсийг аваад 3-5 минут массажлаа, угаалаа. Тэгээд ардаас нь шампунь хэрэглэнэ гэсэн үг. За тэгээд шампунь хэрэглэхдээ бас эхлээд алган дээрээ аваад алган дээрээ хөөсрүүлж байгаа шампуньд
Тэгээ шампуныхаа процессыг бас дандаа 2 удаа хийх ёстой шүү заяа. Дараагийнх нь алюминий цууны хүчил. За алюминий цууны хүчлээ чи өрөөний температуртай усанд 2-3 халбаг хийгээд за тэгээ жоохон хутгаж агаад бас нойртой үсэн дээрээ тавиад 5-аас 10 минут массажлаад за 5 минут массажлаад 5 минут массажлахгүй үлдээч. Тэгээд усаараа залчина. Энэ 2 төрлийн хуухны цэвэрлэгийг эхний ээлжинд 7 хоногт 2 удаа хэрэглэж агаад за тэгээд ерөөдөө чиний хагчин ч юм уу те хальсчин багасаад эхлэх юм бол 2-7 хоногт 1 удаа, сард 1 удаа гэж тоогоо багасаад явах боломжтой байгаа. Гэтээ ер нь бол хуухаа зоолтой ингээ хичнээн багасна гэсэн сард 1 удаа цэвэрлж байгаа юм чухал шүү. Одоо флейк буюу тэр хальсны талаар ярилцгаая. За энэ хуурай хуухнаас үүдэж үүсэж байгаа энэ флейк нь яг яаж гарч иж байгаа юм бэ гэх юм бол чиний хуухчийн хит хуурай чигшилгүй байгаа учраас ингэж захтанж энэ хальснууд чинь ингэ сүрдэж гарч ирдэг гэсэн үг. За тэгээд хэдүүлээ шампунь сонгохдоо тодорхой хэдэн найрлагуудыг харах ёстой. За хэрвээ чи ийм хуурай хальстай, хуурай хуухтай хүн бол пантенол, глицерин, aloe vera, shea butter, ceramides гэсэн энэ 5 орцыг харах хэрэгтэй. За гэтээ миний ажигласнаар болохоор Монголд байгаа шампунуудад энэ сүүлийн 3 орц найрлагатай шампунууд айгүй бага байдаг. Намайг Америкт байхад бол энэ сүүлийн 3 барыг 5 тавуулаа байдаг юм шампунууд амар их байдаг гэсэн байхгүй юу? Гэтээ яг юмыг амжигдгүй тавуулыг нь оруулчих. За тэгээд пантенол ч юм болохоор өөрөө B5-ыг агуулдаг. Глицерин болохоор чийгшүүлдэг. За энэ 2 орсон найрлагатай байх юм бол чиний хуухыг чинь чийгшүүлээ. За чийгшлийг чинь маш сайн хадгалж өгнө. За тэгээ мэдээж доотлын 3 нь заавал хамт байх албагүй ямар ч энэ найрлагууд орсон байх ёстой. Энэ найрлагууд орсноос гадна sodium lauryl sulfat болон бусад төрлийн сульфат орсон найрлагатай байх юм бол тэр шампунь нөө. Яагаад гэвэл энэ 2 найрлага чинь маш хүчтэй болохоор чиний хуухыг улам хатаана, улам хуурай болгоно. Чамаас гарч байгаа энэ цагаан хальснуудыг улам хэсэгнэ гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ ямар бичиг харах вэ гэхээр SLS гэж товчлсон байдаг. За тэгээд squal им сульфаттай байх юм бол эдрийг авахгүй. Харин SLS free, sulfate free гэх юм бол энэ хоёр ороогүй гэсэн утгатай болохоор тийм шампунуудыг ашиглаж болох нэ. За шампуны хувьд бол ийм байгаа. Ерөнхийдөө маш сайн чийгшүүлэх ийм төрлийн шампунуудаа хэрэглэнэ. За тэгээд дараа нь oiling гэж байгаа. За энэ бол хуурай хууханд маш чухал. За oiling гэдэг нь яах юм бэ гэх юм бол чи ингээд ийм байгалийн гаралтай тоснуудыг ашиглаад хуухаа чийгшүүлнэ. Тэгээ ерөөхдөө ингээд барыг эмчилгээ хийж гинэ л гэсэн үг байхгүй юу? За хуурай хуухтай хүнд хамгийн тохирох 4 төрлийн oil байгаа. Эхнийх нь гэх юм бол jojoba. За энэ нь болохоор би Монголд хизээч jojoba гэдэг oil харж байгаагүй. Гэхдээ гүн чийгшүүлнэ усны уутыг дотроос нэмчилдэг. Хоёр дахь нь юм бол argan oil. За энэ бол их хвчлэн сонсогдчихсэн тийм. Тэгэхээр argan яад юм бэ хэм бол дотор витамин E-тэй болохоор усны чинь хуурайшилтаа сэргийлнэ. За бас ингээд сонслогдоод байдаг юмнаас сэргийлэх нэ. За дараагийнх нь хамгийн түгээмэл байдаг coconut oil. Бараг хүнсний дэлгүүр болгонд байгаа. За энэ coconut oil чинь чамайг хуухыг чинь чийгшүүлнэ, захтнааг энэ арилгах нь хуурайшилтаа сэргийлнэ. За тэгээд тэр унаад байгаа цагаан флейк хальснуудыг чинь арилгах нэ. Тэр хэдүүлээ coconut oil-ыг яаж хэрэглэх юм бэ гэх юм бол чи одоо маргааш хүсээ угаана гэж ботсон байх юм бол тэрнийхээ өмнөх оройн coconut oil-оос авч агаад за ингээ хайлуулад тэгээд хуух үс гэд бүр ингээ үсэндээ бүр тэр чигтэн түрхэн толгой оройноос үснийхээ үзүүр хүртэл гэсэн үг. За тэг үсээ дээш нь шуудаг ч юм уу, доош нь сүлждэг ч юм уу, гадуур нуут угладаг ч юм уу хамаагүй. Ямар ч тач тэр шөндөө хонуулаад маргааш өглөө угаах юм бол бүр маш үр дүнтэй. Чиний хуухыг чинь чийгшүүлээд бүр маш сайн чийгшлүүнэ. Гэхдээ ингэж чи үсэндээ oiling хийхээс өмнө юуг анхаарах ёстой юм бэ гэх юм бол oiling хийхээс өмнө заавал үснийхээ ширэлтээ гаргана. За тэгээ ширэлтээ гаргахтаа 3-5 минут самнана. Зүгээр л ингэ самнаад байна. Тэгэж яаж байгаа юм бэ гэх юм бол нэг цусны жуурсгалыг нэмэгдүүлнэ. Хоёрт хуухны чинь нүхс үе нээгээд coconut oil илүү шингэж хуухыг чийгшүүлж өгнө. За дараагийнх нь гэх юм бол olive oil байгаа. Хоол нь бас хэрэгэлдэг те. За энэ olive oil-ийн хувьд гэх юм бол хамаагүй жоохон хүнд. За тэгээ үнэр нь жоохон муухай ах гэдэг. Гэхдээ coconut oil-оос илүү давуу тал нь юм их юм бол үсээ чи бэхжүүлж өгдөг, гялцуулж өгдөг, давхар чийгшүүлнэ. За olive oil-ыг болохоор ингэж шүн хонуулахгүй. Угнаасаа үснийхээ үзүүр хүртэл түрхээд багадаа 30 минут. За тэгээд ихтэй 2 цаг байлгаад тэгээд угаадаг. Тэгээ ерөөдөө бүлээн усаар бүлээн ч гэлтүү ер нь жоохон хүүтэн бүлээн усаар угаана. За тэгтээ мэдээж 2 удаа шампунаа зайлна. За ингэж oiling хийдэг байх нэ.
За тэгээд хүнсний сод ашигламааргүй байна, алюминий цуу ашигламааргүй байна. Би зүгээр гуйжуулдаг бүтээгдэхүүн аваад гуйжуулмаар байна гэсэн хүмүүс байх юм бол ийм хоёр төрлийн BHA, AHA ийм хоёр төрлийн гуйжуулагчийг аваад шууд хуухандаа уснаар хосоо өмнө 30 минутын өмнө түрхээд за тэгээ 5 минут массажлаад үлдээж агаад тэгээд зайлж байгаа шүү. За тэгээ энэ нь болохоор салицилик аксид, лактик аксид гэдэг ийм хоёр төрлийн хүчил байгаа. Маш зөөлөн төрлийн хүчлүүд болохоор ер нь бол ашиглахад асуудал үг гэсэн үг. За ингээ хэрэг чи хуурай авахтаа бол чиний асуудал шийдэгдлээ. Окей зөв энэ бүр ингээ болоо. Oh my god! Wow! Чи хуухай маш сайн цэвэрлэх нь байна. Сайн саманж ингээд цусныхаа эргэлтийг нэмэгдүүлж ах нь байна. За тэгээд ийм байгаа хоёр ойлороо ингээд ерөөдөө 7 хоногт 2 удаа эхний ээлжинд ойлинг хийж агаад за тэгээд дараа нь 7 хоногт нэг болгоход тэгээд багасж болно. Гэтэ ойлинг заавал багасгах шаардлагагүй. Яагаад гэх юм бол ойлинг чи өөрөө чиний үсийг чи бэхжүүлэн ер нь айгүй ач тустай болохоор би бол тогтмол 7 хоногт нэг удаа ойлинг хийдэг байгаа. За дараачих нь хаг заяа. Хаг яагаад үүсээд байгаа юм бэ? Хуурай шилтээс биш юм бол энэ хаг чи юунаас шалтгаалт юм бэ гэх юм бол yeast fungus гэж байгаа. За энэ нэг төрлийн мөөгөнцөр. За тэгээ чиний хууханд угаасаа байдаг мөөгөнцөр. Зүгээр эн чинь ингээд яг нэг хеликобактер шиг гэсэн үг байхгүй юу? Ходоод нь хеликобактер байдгүй байдаг. Хэмжээнээсээ ихсэх юм бол чиний ходоодыг өвтгдөг. Яг тэрэн шиг хуухан чинь байдгүй байдаг. Гэтэ хит их өвччих юм бол ингээд хаг болоо заваараад өвчлүүлдэг. Ерөөсө тэр мөөгөнцөр чинь хуухыг чи өвчлүүлж байгаа гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ хамгийн түрүүнд хагнаасаа арилгахын тулд энэ мөөгөнцрөөсөө салах хэрэгтэй. За энэ мөөгөнцрийн чи эсрэг юу хэрэглэж болох юм бэ гэх юм бол хамгийн ихэнд дахиад нөгөө цэвэрлэгээ хийн тэ бейкинг сода, apple vinegar хоёроо ашиглаад ямар ч хуухаа цэвэрлчин. За тэрний дараа хэдүүлээ шампондоо ямар найрлага харах юм бэ гэх юм бол болохоор чухал 3 төрлийн найрлага байгаа. Эхнийх нь зинк пиритон, хоёр дахь нь селениум сульфат, гурав дахь нь кетоконазол гэдэг. За энэ 3 төрлийн найрлага орсон шампунь хамаал бүр маш сайн гэсэн үг. Энээс гадна бас юм сульфаттай. Сая нөгөөний хуурайшилтын эсрэг болохоор юм сульфаттай найрлагатай юм болохгүй гэжсэн. Харин эсрэгээрээ хэрвээ чи хаагтай жоох юм oily тийм хуухтай бол ийм сульфаттай шампунууд болно. За тэгээд ямар тоснууд ойлууд хэрэгтэй юм бэ? Байж болох юм бэ гэх юм бол coconut oil байж болно. Tea tree oil байж болно. За тэгээд aloe vera. За coconut oil бол хэрэглэн адилхан. За tea tree oil-ыг яаж ашиглах юм бэ гэх юм бол энэ бас бүр гадаад амар алдартай. Би ихтэй Монгол tea tree oil байна гэж хизээ сонсож байгаагүй байхгүй юу. Гэтэ ямар ч тач хэрэг та tea tree oil олоод авах юм бол 2-3 тусал шампунь дээр тусааж агаад тэгэл угаачна. Өөр илүү тутамар хэрэглэх шаардлагагүй. Ерөөсөө 2-3 нэг скуп шампунь дарлаа. 2-3 тусал tea tree oil хийлээ. За ингээд шампундод тэгээ tea tree oil ч өөрөө тэр yeast fungus гэдэг тэр мөөгөнцөр бактерийн эсрэг үйлчлэгтэй болохоор tea tree ч устгаж өгч байгаа юм. За aloe vera-г яах юм бэ гэх юм бол одоо ингээд хуухчин бас ингээд энийг гэтээ бас бүх төрлийн хуухтай хүмүүс ашиглаж болно л доо. Хуухаараа бүтэн түрхээд массажлаад 5 минут массажлаад 1 цаг үлдээч. Тэгээ 1 цагийн дараа угаа. Тэгэх юм бол хуухыг чинь тайвшруулна. За тэгээ захнаад ингээд чи майжад улаалгацсан тэр улаалтуудыг чи арилгана гэсэн үг. Coconut oil-ийн хувьд бол сая хэлсэнчлэн хуухнаасаа өсний үзүүр хүртлээр түрхээд за тэгээд тэр шөндөө хонуулаад маргааш өглөө нугаана. Харин хаагтай үед чи салицилик аксид юм уу лактик аксид хэрэглэж болохгүй. Харин эсрэгээрээ глицолик аксид хэрэглэх хэрэгтэй. За тэгээд энэ нь болохоор хамгийн алдартай бүтээгдэхүүн The Ordinary гэдэг брендийн энэ салицилик аксидыг хуухандаа бас уснаар хосоо 30 минутын өмнө ингэж түрхээд за тэгээд жоохон массажлж агаад тэгээд өлцөө 25 минутанд нь байлгаж агаад хүүтэн бүлийн усаараа зайлаад угаагаад шампундод тэг хэрэгтэй байх нэ нэзүүдээ. Тэгээд чиний одоо ингээд хуухчин хаагтаад байгаа, хэлсраад хуурайшаад байгаа шалтгаанууд чинь зөвхөн энэ мөөгөнцөр зөвхөн хуухчин хуурай байгаас шалтгаалтай биш. Гол нь яагаад ийм зүйл болоод байна гэх юм бол эхнийх нь хэм бол гормоны тэнцвэргүй байдал, нойр дутуу, тостой, эсвэл бол ийм халуун ногоотой хоол хүнсхийт хэрэглэх, стрессийн даварч нэмэгдэх, хав халуун усаар үсээ уугаах. За тэгээ ариг тамхи хэрэглэснээс үүддэг байх нэ. Тэгэхээр чи зөрөө миний хойх угаасаа ийм гээд ах хэрэггүй наа тамхи болно, дархи бол. Халуун усанд ордгоо бол.
тэгжиж үр дүн харна. За тэгээд ерөнхийдөө хуух арчилгаа ер нь өдөр тутамдаа ч юм уу те ямар байх ёстой бэ гэх юм бол өдөр болгон чи ингээ үснээ ширлэгээрээ самдаг да. Тэгтээ дор хаяж 3-5 минут массажлж байгаа. Үс чи илүү хургана, цусны ирэлчин сайжирна, нөхс өвн нээгдэнэ. Тэгээд тэгж ингээс хамаараач ингэж болно. Эсвэл бол хуруугаараа ингэж массажлж болно 3-5 минут. Тэгтээ хумсаараа хизээж бити массажл. Яагаад гэх юм бол чиний нарсан дээр байгаа бактериуд, туухан дээр байгаа бактериуд чи өөр санаанд үчи хумсаараа жоох ингэж шалбалчих юм бол бүр заварсан болон заяа. Тийм болохоор ингэж гараа маш сайн угааж агаад хурууныхаа өндгөөр зөөлхөн ингэж массажлах хэрэгтэй шүү. Тэгээ хоёр дахь юм бол хүүтэн усаар угаах хэрэгтэй. Ер нь бол ягаад ч халуун ус биш. Ядаж бүлээн дүү хүүтэн усаар угааж агаарай. Халуун ус чинь тэгээд чиний хуухагч улам хураашуулна, улам гимтэн. Тэгээд чиний байгалийн одоо хуухан чи өөрөө ингээд тостой байдаг хгүй. Тэр тослыг чи ингээд байхгүй болгоод устгачаар бүр их ингээд тос үйлдвэрлээд хаагтай хүмүүс нь илүү хаагтана. Хураа хуухтай хүмүүс нь илүү хураашгана байна. За гуравт нь гэх юм бол нойтон үстэй унтах. Хэрвээ чи хаагтай бол за хааггүй байсан чинь бол чиний хаагтай болох шалтгаан ч болдог. Яагаад гэх юм бол нойтон орчинд юу хамгийн сайн үрждэг вүлээ? Бактери мөөгөнцөр. За чи ингээд үсээ бүтэн хатаж чаддаг унтчихлаа. Ингээд дараад ингээд унтчихлаа. Энэс чинь тэр шүнжэнгөө нойтон байна. Тэгэхээр бактери зүр найрлж өгнө шүү дээ. Үржиж өгнө шүү дээ. Тэр нойтон үстэй хизээж битээ унтжаагаарай. Ядаж үсний синс ашиглаад хатаагаад унтчих. Эсвэл бол маш сайн харчаад ингээд хажууд синс хавж мавдаг ч юм уу. Яаж ч оройтсон үсээ заавал хатааж унтжаагаарай. За дөрөвт нь хэм бол ганц удаа шампунд хангалтгүй. Доорож 2 удаа шампундорой. Би бол угаасаа тогтмол дандаа 2 шампунддаг. Тэгэхэд яг болдог. Эхний удаад хэрэг арилгаад тэ ингээд бактериуд арилдаг. Хоёр дахь удаа яг үндсэн цэвэрлэгээ хийгээд массажлаад гаргадаг. За тэгээ угаахдаа алган дээрээ авч хөөсрүүлж агаад угаана. 5 минут массажлаад 3 минут байлгаж агаад би шампунаа зайлдаг байгаа. Тэгээ би ерөөхдөө ингээд үсний ойл хэрэлдэг болоо би бараг л үсний амжуулагч хэргэлдэггүй. Гэтээ хэрэглэмээр байвал хизээч би үсний амжуулж бас хуухандаа төртгөө ингээд үснээсээ доошоо төрчдөг хуухнасаа доошоо. За дараагийнх нь юм бол үсний чинь сүвэрхэг байдал. Англиар энийг hair porosity гэж хэлж байгаа. За TikTok-тор та нар харсан бол нэг үсээ зулгаагаад устаа аяганд хийгээд за 5 минутын дараа үс чинь дээр байвал юм, доор байвал юм, дунд байвал юм гэд. Тэгээд тэрнээс шалтгаалаад хэрэглэх ёстой шампунууд байгаа гэсэн мэдээлэл зөндөө харсан баг. За энэ бол ер нь бол жоохон худлаа л да. Яагаад гэвэл чи ингээд тэрнээс шалтгаалаад чамд хэрэглэх шампунуудаа ингээд бас заавал тохирлол тэ. Би ийм миний low porosity-тэй болохоор би ийм шампунуудаа тохирдгүй ингээ. Тэд нар ерөөдөө худлаа мэдээлэл гэсэн үг. Тэгэхээр ямар ч хэдүүлээ үсний сүвэрхэг байдлаа мэдэж одоо юунд ашиглаж болох юм бэ гэх юм бол чиний үс чинь гэмтсэн үү үгүй юу гэдгийг. Ямар ч чи porosity-тэй байсан үснийхээ асуудлыг oiling хийгээ шийдэж болно шүү л гэсэн санаатай шүү за. За тэгээд бас нэг ийм одоо энэ бичлэгэн дээр чсэн бас зарим хүмүүс үзээ гайхчих магадгүй. Olive oil, coconut oil чинь хуухыг бүгэлдэг. Хуухны нүхс үгийг бүгэлдэг. Тэгэхээр чи ингээд яга худлаа юм яриад байгаа ингэж магадгүй. Гэтээ ер нь бол үгүй шүү. Хуухны нүхс үгийг бүгэлэхээр тийм хүнд байдаггүй. Ер нь бол гадуур явж байгаа их мэдээллүүд амар худлаа идэхгүй. Тэгээ би өөрөө ингээд туршиж үзээд манай найзуудаас туршиж үзээд үр дүн гарсан болохоор энийг хэлж байгаа. Тэгээд хизээч olive oil ашиглаад, coconut oil ашиглаад ингээд хуухны бүглэрүүд ингэсэн асуудал байгаагүй. Маш сайн хуухаа цэвэрлээд за тэгээд olive oil, coconut oil-а хэрэглэх юм бол харин ч эсгээр үсийг чинь маш сайн чийгшүүлнэ, бэхжүүлж өгдөг. Шүү. Тэгэхээр хэдүүлээ яг чи хуухны чинь нөхсөө бүгэлчин гэж үзэж ийл арай хөнгөнөр нь coconut oil ашиглаарай. За тэгээд эсвэл зөв хүснийхаа төгсөл хэсгийг аягүй сайн бэхжүүлээ. Тэ энэ салаануудыг болиулъя гэх юм бол тэр салаатай хэсгүүдийг хайчилж аваад үлдсэн хэсэгтээ olive oil-ыг төрөх юм бол coconut oil-оос илүү үр дүнтэй шүү. За тэгээ өөр асуултууд байвал хэлээрэй. Тэгээ дараагийн бичлэгэндээ би coconut oil-ыг болохоор би бүр ингээ үсэндээ шүдээ цайруулахдаа ашигладаг, нүүрэндээ ашигладаг, биений тос болгож ашигладаг ингээд маш олон байдлаар ашигладаг. За тэгэхээр coconut oil-ийн талаар бас нэг бичлэг хийж оруулъя гэж бодож байгаа. Өөр бас юуны талаар мэдмээр байна. Асуух зүйл байвал комент бичээрэй. Баяртай.